За өнөөдөр бүгдээрээ маа толгойд үзнэ. За маа үгийн дунд ордог маа. Үгийн адагт ордог маа. Үгийн эхэнд ордог ми. Үгийн дунд ордог ми. Үгийн адагт ордог ми. За. Ийг үсгийг сүүл болон орхиц хэлбэрээр бас бичнэ. За. Ми. Ми. Үгийн дунд ордог ми. Үгийн адагт ордог ми. Үгийн эхэнд ордог мо. Үгийн дунд ордог мо. Үгийн адагт ордог мо. Үгийн эхэнд ордог мо. Үгийн дунд ордог мо. Үгийн адагт ордог мо. Үгийн эхэнд ордог мо. Үгийн дунд ордог мо. Үгийн адагт ордог мо. Үгийн эхэнд ордог мо. Үгийн дунд ордог мо. Үгийн адагт ордог мо. За ийм үсэг дэвсгэрлэхдээ үгийн дунд ийм хэлбэртэй байна. Үгийн адагт ийм үсэг дэвсгэрлэхдээ ийм хэлбэртэй байна. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа сая ма, ми, мо, му үеийг задгаан хэлбэрээр нь бичиж үтлээ. За задгаан үе гэхээрээ ишгээр төгссөн үеийг задгаан үе, гийгүүлэгчээр төгссөн үеийг битүү үе гэж нэрлэж байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа өмнө үтсэн аг нийлүүлж бичээ. А, им, ам, им, 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 ам, о, им, о, им, о. За энэ үеэ бүгдээрээ их шиг доллог араас нь бичиж үзье. Ама, ама, ми, ими, ими. За энэ дэвсгэрлсэн байж атал араас нь их шиг авчгаар яаж гэнэ үү?
Үгийн дунд бол ордог хэлбэрийг бичигдэж байгаа. Мо. Үгийн хоёр ба түүнээс хойш орсон гэцийг эрүүг байвал уугаар, эмүүг байвал үүгээр уншдаг. За одоо бүгдээрээ хамтдаа дахиад эндээс шинээр бичиж үзье. Өмнөх үдсэн үсгүүдтэйг нийлүүлээд за наа үсгийг үтсэн байгаа тийм ээ. Наа толгойд үсгийг үтсэн. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нам гэж үжи. Үгийн ихэнд ордог наа, адагт ордог им. Нам. Үгийн ихэнд ордог ни, дэвсгэр им, ним. Үгийн ихэнд ордог ни, дэвсгэр им, ним. Үгийн ихэнд ордог наа, им, ном. Дараа нь энэ үе бүтээж байгааг санаарай. За ном сумын номыг нуу муу гэж бичдэг. Гэтэ багш нь энд үе бүтээж зааж байгаа учраас гэж бичиж байгаа шүү. Ном. Дараа нь нүү, им, ном. Нүү, им, ном. За үе ихэнд ордог маагаар үчи. Мамам гэж үчи. Им. Мамам. За дараа нь ми, им. Мемем. Ми, им. Мемем. Мо, им. За дараа муу үеэр бичиж үзье. За үүний дараа үдсэн үсгүүдээ нийлүүлээд үг бүтээж үзье. Ам. Энэ юу гэсэн үг байна? Ам. Бичиж явшна. Ам. Дараа нь н гэдэг үг бүтээ. Ми. Им. Уудаг юм бахан. Им. Дараа им. Малын им. Дараа нь ном. Ном. За дараа нь ном гэж үжи. Ном.
Намин. Ингээд үдсэн үсгнүүдээрээ үг бүтээж болдог байна. Намин. За хүний нэр. За дахиад үг бүтээ. Манан. Манан. Манай. Маноо. Маноо гэж чийд. Манай гэж уншихнэ. Дараа нь мино. Мино гэж чийд. Миний гэж уншихнэ. За өмнө гэдэг үгийг бичиж үзье. Нэ. Хариуцтай. За өмнө гэсэн үг. Нэмж хасахын нэмнэ гэдэг утгатай үг чи үйл үг. Нэ. За ингээд үдсэн үсгнүүдээрээ үе бүтээж үзлээ. Уюудыг нийлүүлж бичиж үзлээ. Задгаа битүү үгийг бичиж үзлээ. Үг бүтээж үзлээ. Дараач хичээлээр эргүү уулзцгаая.